Times Digmen сайт нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас дараах мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр шинэ жилийн баяр болохтой холбогдуулан ард иргэдийн дунд дэлгүүр хоршоо, бар ресторануудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн талаар хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна. Мөн ард иргэдэд дараах мэдээллүүдийг хүргэж байна. Мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас олон улсын болон улсын шинж чанартай цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай мэдээллийг өнөөдөр өөрийн байрандаа хэлээ. За аж ахуйн нэгж байгууллагууд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэл аюулаас бол урьдчилан сэргийлж ажиллах талаар бол зөвлөмж мэдээллийг бол за нийтдээ 185 ресторан, зоогийн газар, томоохон ивент хоолуудад бол хөрвүүлсэн байж байгаа. За ингээд нийтдээ бол бид бол сая бол хян шалгалтаар бол 139 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бол хян шалгалтыг хийгээд байна. За хян шалгалтаар бол ямар зөрчил тогтмол илэрч байна гэхээр аж ахуйн нэгж байгууллагууд маань бол за хүнсний чиглэлийн дотоодын хяналтыг бол хангалтгүй тавьдаг. За мөн үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой бодлуудыг бол нэвтрүүлэхгүй байна. Энэ жилийн хэн шалгалтыг манайх нийслэлийн гэр хорооллуудын хүнсний дэлгүүрүүд, хүнсний мөхлгүүд рүү төлөхөө саяны хятадд хийгдээд байгаа шалгалт маань. Гэтэл гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд маань өөрснөө нөгөө бүтээгдэхүүнийг татаа авалт хийчихэд тухайн татаа авсан бүтээгдэхүүн нөгөө борлуулалт тийм ээ худалдаа авалтын асуудлаас үүсээд яг дангуун дээр бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусч байгаа зөрчил маш их байна. Одоо энд байгаа бүтээгдэхүүнд бол ихэнх хадгалах хугацаа дууссан тийм бүтээгдэхүүнүүд байгаад байна. За хүнсний сүлжээ дэлгүүрүүд бол ерөнхийдөө бэлэг богдод эхэлсэн. Одоо хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд богдсон бэлгэн дээр бол одоохондоо ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Бэлэг боож байгаа уут нь нөгөө 0.35 мм-ээс доош бэлэг боосон зөрчил илэрсэн байгаа. Энийг бид нар тассан зогсоогоод бэлгийнх нь уут савыг солиодоод ингээд усан эсгэж агтаар тэр бэлгийн уутыг хурааж аваад нийслэлийн зөвлөлөөр шилжүүлээд ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тохиолдуулан ард иргэдэд дараах санамж зөвлөмжийг хүргэлээ. Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал үүсэл, баталгаажилт, хаях шошиг, хадгалалтын хугацаа, сав баглаа буудлын бүрэн бүтэн байдлыг шалган авч сонголтоо зөв хийх, гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хүнсний түүхийн эд бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгааллах хордлогот халдварт өвчин гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх, ресторан хоолны газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд дотоодын хяналтыг чангатгах зэрэг санамж зөвлөмжүүдийг хүргэлээ. Юу?